Hey yo, өглөө өдөр орой мэндэ. Энэ удаа та нартай Кари Баркер гэх ютубер залуугийн анхны бүрэн хэмжээний Obsession кино 20 хоногийн дотор маш бага зарлаа бүтэж их ашиг амжилтыг олсон бүтээлийг ярьж өгөх боллоо. Let's go. Заагаал дөрийн залуу Бэр гинэ. Манай хүн охин дээрх скиллийг зөөгч охин дээр туршиж байх боловч үнэхээр явцгүй байгааг найз нь түнделнэ. Оройн гэртээ ирсэн чи юу вэ? What the fuck? Карта мууран чат хийцэн шалан дээр хөвтчихэд юм да. Шалтгаан нь яаж байгаа ч юм эм уугаад нок. Эм уугаад дэшээ нисмээр байсан бах та. Гихгүй юу. Мань хүн ч үүнээс олж нилээ юм орноо. Хажуугаар нь хамт ажилтдаг охиныхоо зурган дээр зүрх дараастай байжсэн чинь нөгөөтг нь яг залж таар. Уух чинь жи хүрээд дээрээгээ дуудт юм да. Броч крашлдаг болохоор үгүй гэж хэлж чадсангүй. Тэгээд яаж гар хоосон очих уу гэдэг нэг бэлгийн дэлгүүр орсон чинь тэнд нь one vision one love гэд хүслээ шивнээ тоглолдог мөчрөөд юм да. Тэгсэн чинь хөдөлтөгч нь буцаахгүй шүү л гэж байна. Мань хүн бол окей л гэж байгаа. Ингээд ажлынхаа хэдтэй уулзсан сууж байсан чинь Crash Geek-ийн уух юм авах үеэр найрах гээд очтол хамт яваа хэд нь хурч ирээдлээ болноо. Ярьжсэн яриаг нь дуусахгүй урдуур дасалж орж иж энэ төр. Тэгээд шот өргөх үеэр муурныхоо төлөө гэсэн чинь хээж тоглодог. Тэгсэн Сара гэд найз нь анзаарч үнэхээр харамсалтай зүйл болж найзаа гэд тэрнэ. Гарч ирээ за яах вэ? Одоо Карки юу гэсэн чинь Кики. Үгүй мань харьлуу хэн наман хөрөж өгөх вэ гэж бирлээ харааддаг. Тэгээд хөрөж өгөхөрч болж замдаа элдв хүм ярьж агаад буулгах үедээ бир түүнийг харж явдаг талаараа хэлэх гэсэн боловч зориг нь хүрдэггүй. Жицэг царайлаад үлдэнэ. Тэгснээ зөвхөн дотроос нөгөө хөстэй хэлээд хугалдаг бурсан харж ирсэн. Надад Кикиг галзуу юм шиг дурдуулаасаа ингэж хүсэж байна. Гэт хугалтал Кики аль үжээ гараад ирсэн гэрийнхээ өдөн зогсож байна. Тэгснээ хурж ирснээ. Хоёлаа манад орж юм уу? Эсвэл танад очих уу гэхэд би тоглоод байгаа юм уу? Үнэngээс юу гэхэд Кики машинд орсууснаа. Манай хорд автартай гэснээ уйлж мэлээ. Тэгээд яалтчгүй гэртээ авчрахаар болноо. Тэгээд орж ирэнгүүтээ танаа өмнөхөөс ч нь бол хамаагүй дээр юм байна тийм ээ гэж мэд. Тэгээд бэрийн орон дээр унтахаар болдог. Гэрлэр унтраагаад явах гэтэл хамт унтъя хүрээд ирээ гэд хувцас тайлна. Манай бэр бол өмнөөс нь ичиж мичээд зантум мод царайлнаа. Хажууд нь суусан чинь би чиний мөрийг дэрлчих үү? Яа энэ л надад хэрэгтэй байна гэснээ. Өөрөө төрүүлж үнсэж эхлэн хандыг өдөөж байдаг шүү. Тэгээд яг эд дундаа явж байтал гинэд хүн солигдчихгүй гэлтэй сүнс харсан айтай бирээс айж ашгаран хойшоо саад унаа. Манай залуу бол үүнээс нь шок тилт хоёрыг зэрэг аваанаа. Кики яна чамайг айлаа гэж бодоагүй шүү гэд юу ч бодоагүй шүү босоод ирнэ. Ингээд тусдаа унтах гээд бир шалан дээр хөвтөж байгаад бас жирэн дэлгэцэн ардсан. One wish one will love үнэхээр ажилтгүй гэд тайна. Тэнд зарим нь ажилтдаг зарим нь ажилтгүй л гин. Мань хүн дотроо шаал тэнийгээд буцаад орондоо орох гээд ирсэн чинь Кики усаас уцсан. Энд чи сая юу хийсэн бэ гэж байдаг. Айгүй эвгүй. За ингээд маргааш өглөө нь болж бир сэрээ тавтал цүнхэн байж гин шүү. Босоос хартал өглөөний цай амтэр бэлдсэн дажгүй шүү гэд явж байтал ангалтгоонд өгсөн муурыг нь гаргаад тавьсан байж байгаа юм чинь. Бир чи энэ арайд энднээ ингэж болохгүй давюу гэд уурсан ч гэсэн ажилдаа хамт ирдэг. Найз яан за яасан нөгөөхөө углаад авцсан уу гэд бирийн аманд орох шинжтэй асууна. Бир өчигдөр шөнө Кикигийн аавна хор татвартай болсон гээд амар сонин авир гаргаад ирсэн. Би амар айсаа гэсэн чинь цаадах чинь молын шаацсан байсан юм биш үл ингэж үдэг. Оройн Кики бирэнд иржээ. Өчигдөр шөнө айлгсан дуучлаарай. Энд чинь надад аягүй таалагддаг шүү. Ингэж хэлсэнээс хойш энэ хоёрын гал халуун үерхэл хэлнэ. Ёстой л шинэхэн хос халуун дээр амттай гэдэг шиг л хөндлөгийн хүн харуул хизээч салхааргүй мэт. Гэхдээ Кики кино үзэж байхдаа ч бирээс харцаа салгаж чаддаггүй байв. За ингээд нэг өдөр дээдлээ сууж байсан чинь Ян бирлөө залгаж түүний аав зөв зүгээр эв ирүүл хүн байдаг хэлнэ. Энэ дээрээс нь Кики Сарад бирийг дүгээл гэж боддог тухай хэлснийг Ян түүнд дуулганаа. Энэ хоёрыг ингээд ярьж явах үед нь Кики нууцар чагнах нь бүр нэг цаанаа сэвтээ. Тэгээд бэр уруу царайлан хурч ирэн танаа хор тавдаргүй юм биш тийм үү гэсэн чинь Кики no бид хоёр сайхан болцоо хийж ийн гэж бодсон гэд амар чанга орлоод уйлаад хэлнэ. Энэ үед нь бэр яалтчгүй түүнийг аргадан судлах үед хүзүүн дэх зүйлд нь анивчиж байснаа Кики буцаад хэвийн болчдөг. Нэг тийм шившлэгтэй юм шиг байгаа. Оройн хараад тэр хоёр секс их боловч Кики ямар ч ташаал авахгүй байгаа нь харагддаг. Шөнө нь бэр сэрээд цаг хартал 3:42. Хажууд нь Кики байдаг. Босоод хартал булангаас нэг
аимшигын сүнс шиг сүүдэр шиг нэг тийм юм эвгүй удлан гарч ирдэ. Бэр ингэж хэлдэг. Бэбэ хажуу твтээчтэй. Унтъя л та. Гэсэн чинь үгүй би зүудэндээ доргүй гэснээр болонд очсноо ойлаад хэлдэг. Энэ үед нь бэр аргаа бараад унтахга твцэн чинь чи яагаад намайг хайрлахгүй байгаа ингээд амар чангаар аширдаг. Зочиндоо босоод харсан чинь болондоо байдаг. Тэгсэн урдаа нэг цэцэг байран хажуу өрөөнөөс эвгүй алхасаар орж ирснэ. Буцаад юу ч болоогүй юм шиг хэвэн болсноо унтаад өгнө. Өглөө нь босоод харсан чинь бэрийн өсний нэг талыг нь хайжилсан байдаг. Чи яаж байгаа юм бэ гэсэн чинь уучлаарай дахиж дэхгүй гэснээр өдрийн хоолыг нөгнө. Тэгээд хөөхөн байна уу гэд амар хүчилж инэ. Бэр ажиллаа явах гээд хаалгаруу төгтөл Yo what the fuck хаалгыг нь бүхэлд нь скотчээр бүрхсэн байдаг. Тэгээд кик ингэж хэлж байгаа. Хаалга онгоолох хэцүү байл бити явал та гэж хэлдэг. Явсныхын дараа ч нөгөө инээсэн царайтайгаа босоогоор шигээд үлддэг. Энэ нэг л биш байгаа нь бат боллоо шүү. Цайрын цагаараа бэр лажогсон онгоолготол өөрсдийнхөө зургийг хийсэн байдаг ч тэрэн дээр нь чи би биш гэд бичсэн байдаг. Тэгээд сэндвич идэж байх үед нь Сара хажууд нэр сууснаа. Чам дуулна над шиг чийл хүнэл тохирно гэд бас зүгээргүй энэ хоёр. Тэгээд цаасны ард талд нь бичигдсэн байсан муурны шийтгэл гэж юу гэж байгаа ингэж асуух үед бэр идэж байсан сэндвичээ харах үед бүхнийг ойлгоно. Кики түүний өгсөн уурных нь махаар сэндвич идсэн байдаг. Ажилд харах үед яан гэртээ пари хийх гэж байгаагаа хэлээд Кикиг ирүүлмээргүй байгаагаа хэлнэ. Бэр гэртээ орохынхаа өмнө машин дотроо баахан уурлах бэлтгэл хийж яснаа. Яг орохынхаа өмнө зөвхөн дотроос one wish болоод холбогдох дугаарлан залхтал нэг хүн авснаа хүслэн буцаах болон өөрчлөх боломжгүй шүү. Бас энэ бүхэн чиний л хүсэл шүү дээ. Чи Кикитэй ярмаар байна уу? Гэх үед цаана амар тамлагдаж чарлаж байгаа эмэгтэй хоолой сонсогдно. Бэр айснасаа болоод уцаа шууд л таслана. Гэртээ орох үед нь Кики нөөлө хүүлс бөөлцөнтэй хотголцсон. Би жоохон шавж идсэн юм а гэж зогсож байдаг. Тэгснэ би одоохон усанд ороод гараад иргээд явах үед нь өнөөдөр Яны паритай гэж хэлж дуусаагүй байтал Кики маш чангаар байлаа. Тэгээд яасан байх нь? Мань хүн парын дээр Кикийг дагуулад ирсэн байдаг. Ингээд тэрээд бөөндөө хөгжилтэй тоглоом тоглож нэг далчилсан хар дурайк нь мод суулснаа. Нэг үнтэй байраар соль гэж байна гэснэ. Бэртээ солино. Энэ үед нь чи ямар шивчлэг ашиглаад Кикийг өөртөө дуулууч ба гэх үед Кики ганцаараа чанга инээж бусдыг тохгойдуулна. Ингээд түүний ээлж ирэх үед бос зогсож байгаад бас л сонин санаа утгатай шүлэг уншиж байдлыг улам хөндрүүлнэ. Энэ удаад бэрийн ээлж ирэх үед хажууд сууж байгаа хүний үнс гэдэг мод суулнаа. Энэ үед Кикигийн царай айгүй унжгаар сайд болсноо. Босч ирэн хажууд нь суух Сараг сандалтай нь хойш жахаруулан татна. Тэгээд өөрөө оронд нь өвдгөл сууснаа хошоогоо зориулах юм. Энэ үед өрөөнд чив чимээгүй зэвхий хүйтэй гараар дүүрнэ. Тэнд байсан хүмүүс ямар новшин вэ гэсэн аятаа сууж идэг. Гинт Кики хувраад ори Кикийг гарч ирснэ. Энэ би биш гэд айгүй чанга оролж хойш унана. Тэгээд урдаа баха архины шилийг авснаа. Ширээн дээр хагалж нүрлүгэ 2-3 удаа дүрээ наа. Тэндээс хүмүүс бүгд шок хөөе. Үзэж байсан би бас шок хөөе. Кики тэр дороо хуурч оо яана уушлаарай би инх гээгүй шүү гэд инээн. Гэртээ хараад бэр түүнээс жоохон зайгаа аммаар байгаагаа хэлээд Кики аргашаа реверс салгалт хийснэ. Галтаараас очиж хутаг аван. Тэгвэл би энд ганцаараа хүйтэн болоод нэг мөсөн унтчихъя та гэд өөрийгөө барьцаална. Шөнө нь бэр унтаж чадахгүй хөвтөж байтал Сарагаас мессеж ирдэг. Нөгөө газараа хүрээд ирээ. Чамд хэлэх чухал юм байна гэдэг. Мань хүн чимээгүй босч явах гэдэг чи Кики айгүй аярахнаар цаатах ч унтж байна. Намайг алаад өг бэр. Би чамаас гуйж байна гэд шивнэж хэлдэг. Ингивч бэр амиа бодон түүнийг орхин гарна. Сара дээр ирэхэд аппликейшн хийсэн сургалаас нь хариу ирсэн гэд энэ мөчөө бэртээ уулзмаар байгаагаа хэлж би ерөн чам талтай чи надад болонтой юу? Цаад Кики чи ерөн нэг л биш ээ. Хоёулаа ерөн зүгээр юм биш үү? Ингээд яриа сууж итэл. Цаанаас нь Кики толгоогоороо цонхыг цөм мөргөж орж ирснэ. Өрүүлнийх нь урд тоосоо барьж агаад Сараг олон удаа мөргөж нөөрийг нь юу ч үлдээхгүй улаан ялга болгоно. I crazy. Тэгснэ бэр дээр хурч ирснэ. Хонгор минь энэ чиний л буруу шүү дээ. Чи л үнийг хүссэн. Ингээд тэнийг юм яриад байдаг. Тэгээд зогцыг энэ хоёр хамтдаа багаж руу хийнэ. Бэр нөгөө захиагийн задалтал сургуулаа тэнцэн байдаг. Энэ үед түүний дэвчээрийн утас нь тасарх нь мэдээж.
Нэг болчонгүй хүсэл энэ зүйлд хүргэнэ гэж хэн итгүүлээ дээ. Өглөө нөгөө дэлгүүр дээр очиод хөслийн буруус нь анхны байранда байдаггүй. Худалдагч нь гээд нэг өөр нэг залуу тэр чинь барыг дуусч байгаа ганц хайрл үлдсэн байна. Тэнд байна гэж заадаг. Энийг нь олон хүн авсан гэж бодохоор л. Тэгээд худалдагч залуу чи ер нь юу хийчихвэ гэсэн чинь тэр надад донтчлоо гэснээ бирдэ нэг санаа ёг гэж ороод ирнэ. Энэ удаа арай дээр юм сэдээсээ хэлээ. Тэгэхээр тэр санаа нь юу вэ гэвэл найз яан дээр очиод бир за хөгшөө энэ хүсэл биелүүлдэг бургас үнэхээр ажилтдаг шийдчихв. Чи тэгэхээр энэ одоо намайг тэр тэний хүслээ шивнээгүйч болоосэй гэд хүс. Окей гэдэгч нөгөөх нь өгөнд нь итгээгүй болохоор би нэг тэрбунд болгохтой болмоор байна гэд хэлцдэг. Энэ үед таазнаас доллар бороо шиг асардагч бирийн боломж шалаар нэг болно. Энд чи бараг л эцсийн найдвар нь байсан юмсан. Ингээд гэртээ ирэх үед өөрсдөө зургийн урд ламаас авсан. Ардуур нь Кики нөгөө крипи алгалтай хийсээр л. Харин жижиг өрөөндөө Сарагийн зохицыг сандал дээр суулгацсан. Өөрөө түүнтэй адилхан болсноо. Чи яагаад намайг хайрлахгүй байгаа юм бэ гэд нүрлөгөө тоос харуулснаа. Тэгснээ буу гаргаж ирснээ. Надад хайртай гэж хэлгээд зандарна. Энэ үед буруу цагт буруу үедээ орж ирсэн Ян духандаа one shot залгина. Харин бир айсандаа хамаг чангаараа би чамд хайртай гэд хашгирдаг. Арай гэж түүнийг тавьшруулж гарнаас нь бууг салган авч боломж гарсан дээр нь гээд 0 орон зүрхээ жиглүүлж хагаад буудах гэсэн ч нэг л болдоггүй. Тэгээд амруугаа хийгээд гохыг дарах гэсэн болооч бас л болдоггүй. Тэгээд нөгөө муурныхаа уудаг имийг санаж амандаа атгаар нь авч бүгдийг нь дуустал нь залгиж орхив. Хөөхий залуу эцэст нь ийм сонголтод толох гэж гарч ирэх үед бүх юм анирч чимээгүй. Эмбир Кикийг харж инээснэ. Яг л дурлал тос шиг сүүлчийн өсөлтөө өгч бир тэр дороо амнаас нь хөөс ахран тэнгэртээ дэвшнэ. Кики яасан бэ гэж юу? Бирийг өгсний ардаас өөрийгөө буудах гэдэг чи бир өгснээр түүний хүслэн дуусч Кики буцаад хэвийн болж байгаагаар кино маань дууслаа. Энэ үрэл сонсон баярлаа. Таалагдсан гэж найдаж байна. Тэгээд удахгүй зөндөө олон кино оруулах болохоор сабаа дараарай. Бай.